эрхэм хүндэт үзэгчдийнхаа сар шинийн амгалан айлтгая. Эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн маань анхны дугаар энэ сайхан сар шинийн дараа үзэгч олон түмэндөө хүрч байна. Сар шинтэй тохиосон энэ дугаартаа бид Монголын мал эмнэлгийн салбарын эрхэм сайхан ахмад буурлуудаа өрн суулгасан байна. За ингээд хамгийн захаас нь танилцуулъя Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн академич манай Дэмбэрэл академич маань ирсэн байна. За манай Содон Даржаа профессор Монголын мал эмнэлгийн холбооны анхны тэргүүн Монгол улсын малын гавьяа дэмж ийм эрхэм зочин өргөцсөн байгаа. За Монголын мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Дэвч гавьяаны төрийн нарийн бичгийн дарга Батсуур доктор маань энд өргөцсөн байгаа. Монголын махны холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм хүн байна. За Монголын ард түмний хайртай жүжигчин Мянхабаатар гэдгээр Монголын ард түмэн амдахгүй. Энэ эрхэм хүн бол бас малын эмч мэрэгчлээ. Малын эмчээр хүртэл орон нутагт Өрөнгай аймгийн Баян гол суманд ажиллаж байдаг. Монгол улсын гавьяа жүжигчин Төмөр Догтох гоо өргөцсөн байна. За ингээд та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан шинэлцгээв үү? Сайхан шинэлцгээв. Сайхан жил болж байна тийм ээ. Сайхан жил болж байна. За тэгээд манай энэ лайк телевиз бол эрүүл мэндийн сувгаа. Эрүүл мэндийн сув гэхээр энд бол зөвхөн хүний эрүүл мэндээс гадна мал амьтны эрүүл мэнд цаашлбал энэ хүний хүнс эрүүл авахыг гэдэг олон сэдв бол яригдахаас нь аргагүй сэдв байгаа. Тэгээ энэ сэдвийг ярихын үед бол манай энэ мал эмнэлгийн салбарын энэ алдартай эрдэмтэд энэ салбарын төлөө амьдралаа зориулсан энэ буурлууд маань өргөдөхөөс аргагүй юм аа. Тэгээд өнөөдрийн энэ дугаартаа та бүхнийг бас урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Би 20 хэдэн жилийн өмнө Монголын яриадаг сэтгүүлч байхдаа эрүүл мал эрдэнэ гэдэг нэвтрүүлгийг өөрөө санаачилж хийж байсан. Тэр нэвтрүүлэгт бас та нар маань тэр үед нь ихэнх нь оролцож байсан тийм ээ. Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэй бас тийм нэвтрүүлэг хийдэг байлаа. Тэгээ энэ нэвтрүүлгээ бас энэ лайк телевизтэй нутагшуулж Монгол төмнийхээ нэгэн хэсэг болсон малын эрүүл мэндийн төлөө, хүнсний эрүүл мэндийн төлөө, хүн ам зооныхоо эрүүл мэндийн төлөө ажиллаж байдаг энэ хүмүүсээ алдаршуулах, ажил төрлийн олон түмэнд зөв сайхан ойлгуулах энэ нэвтрүүлэг болгоё гэж зориод анхны дугаараа өнөөдөр эхэлж байгаамаа. За ингээд энэ дугаарт сар шинтэй даширлаж эхэллээ. Бас сайхан бэлэгтэй юм. Тэгэхээр цаашдаа бол бид олон сэдвээр ярина. Өнөөдөр зөвхөн эхний дугаар учраас өгдөрөө баярын маягтай салбарынхаа түүхийг мэрэгжлийн хаан онцлогийг гаргасан ийм халуун яриа өрнөн байхаа гэж ингэж бодож байна. Тэгээ Батсуур доктороос би яриагаа эхлэе. Та бол бас мал эмнэлгийн салбарын анхны шатнаас нь л эхлээл ажилласан хүн дээ тийм ээ. Би энэ сайхан нэвтрүүлгэд оролцож байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ сайхан эрдэнэ улсын энэ мал сүргийг маллаж хариулж адгуулж байгаа 220 мянган малчин, за түүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа 1500 гаруй малын эмч нартай энэ могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж та бүхэндээ эрүүлийн сайн сайхан мөхнийг хүсье. Та бүхэн маань дүүрэн баяртай төвшин жаргалтай өнөр тэгш сайн сайхан байх болтугай гэж өрөөё. Тэгээд 1973 онд анх малын эмнэлгийн сургуульд орсон. Тэгээ энэ их надад их бэлгшээлтэй санагддаг. Яг гэвэл 73 онд мал эмнэлгийн алба байгуулагдсны 50 жилийн болоод тэгээ яг 50 жилийн ойдоор нь би мал эмнэлгийн сургуульд орж малын эмчийн мэрэгжлийг сонгож авч ирсэн. Тэгээд энэ 50 жил өнгөрсөн энэ 73 оноос хойш болсон энэ 50 жилийн хугацаа бол миний амьдралын хамгийн их салшгүй баяр баясгалантай тэгээд миний амьдралын ийм гол ийм хэсэг маань байлаа.
Тэгээд тийм учраас малынхаа эмчийн мэрэгжлээр бол маш их бахархаж явдаг. Ер нь малын эмчийн мэрэгжлийг бол нөгөө хүн төрөлхтний эмч гэж биднөөсөө оюутан байхад багш нар маань тэгж заадаг байсан. Манай Төмөржүү багш маань бас энэ малын эмчийн талаар их сайхан тийм дурсамж ном бичсэн байдаг л да. Малын эмч бол үнэхээр хүн төрөлхтний эмч гэдэг нь бол тэр багшийн маань номноос бол харагдж байдаг. Тэгээд дээрэс нь би одоо энэ Монголын ард түмэн бол ер нь өсөж цангаж үзээгүй улсууд гэж ингэж боддгийн. Тэр нь энэ Монголын одоо энэ 5 өшөө Малттай л холбоотой. Энэний буйнаар бид ер нь өсөж цангаж үзээгүй өссөн ийм улсууд юм аа гэж ингэж бодож явдаг, ингэж хэлэх одоо их дуртай байдаг. За тэгээд дээрэс нь манай малын эмчнэр бол энэ мал эмнэлгийн шинжлэх ухаан хөгжөөд 100 жил болж байна. Шинжлэх ухааны мал эмнэлгийн баруун Европоос одоо Монголд нэвтэрч орж ирэхдээ нэг 1940 он хүртэл бол ингээд дандаа гадны одоо хүмүүс удирдах зохион байгуулж тэгээд ном одоо зааж ингэж явсан. За 40 оноос эхлээд монголчууд өөрснөө одоо энэ мал эмнэлгийн шинжлэх ухааныг судалж энд өөрийнхөө малын эмч мэрэгжилтүүдийг одоо бэлтгэх ажлыг бол их эрчимтэй явуулсан байдаг. Ингээд нэг 40-60 он хүртэл бол Монголын мал эмнэлэг өөрөө одоо үүсэн бий болох үе шат нь бол өнгөрсөн гэж ингэж боддог. За ингээд 60 оноос 90 он хүртэл бол Монголын мал эмнэлэг бол хөл дээрээ босч ирж одоо өөрөө бие дааж ийм том алба болж үндэсний одоо мал эмнэлгийн алба болж хөгжсөн. За энэ хугацаанд бол олон одоо аюултай халдвартай өвчнүүдийг устгаад Монголын мал сүргийг үндсэнд нь одоо эрүүл болгосон ийм их сайхан одоо гавьяаг манай өмнөх одоо бидний ах эгч одоо тэр үеийн малын эмч нар маань одоо байгуулсан энэ гавьяа зүтгэлтэй. За 90 оноос хойш бол биднээс Монголын мал эмнэлэг дэлхийн одоо мал эмнэлгийн сүлжээнд холбогдож дэлхийн одоо нэг малын эрүүл мэндийг хамгаалдаг энэ хүнсний аюулгүй байдлыг хангадаг тэр том одоо бүрэлдэхүүний нэг хэсэг нь болж ингэж гарч ирсэн. Ингээд 90 оноос хойш бол Монгол улс үндсэндээ 89 онд энэ дэлхийн одоо тэр үеийн ОЯ гэж ярьдэн биднээс халдвар төвчний товчоо гэж байсан. За одоо бол дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага гэж их том байгууллага байна. 180 гаруй одоо гишүүнтэй. Энэ том байгууллагын гишүүнээр 89 онд илсэн. За дараа нь бол 97 онд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. За дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсноор дэлхийн одоо тэр дахны худалдаанд мал амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдаанд энэ ариун цэвэр аюулгүй байдлыг одоо хангах тэр ариун цэвэр ургамлын ариун цэврийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр гэж байдаг. Тэр хэлэлцээрийг хэрэгжүүлэх одоо том үүргийг хүлээж ажиллаж байгаа. Тэр хэлэлцээрийн одоо нэг гол байгууллага нь бол энэ дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага байдаг. Энэний гишүүнээр одоо ингээд 89 онд болсон. Ингэснээрээ бол Монгол улсын мал эмнэлэг бол зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн одоо энэ мал эмнэлгийн малын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах энэ том байгууллагын одоо нэг ийм чухал одоо бүрэлдэхүүн хэсэг нь болж ажиллаж байгаа. Тэгээд энэний одоо бүрэлдэхүүнд орж энэний одоо мэрэгжлийг эзэмшээ. Тэгээд энэтэй бас хувь заяагаа холбож ингэж одоо амьдарч ирсэндээ бол би одоо баяр бахархалтай байна. Тэгээд дээрэс нь өөрийнхөө одоо мал эмнэлгийн игнэнд байдаг олон сайхан хүмүүсээр одоо бахархаж явдаг. Манай Дэмэрлагт амт Содон Даржа гавьяат за тэгээд төмөр тогтох гавьяат маань ялангуяа би Мянхабаатрыг ингээд малын эмчгтэр нь их баярлдаг штэ. Ийм гоё тэр одоо ард түмний домог болсон тэр сайхан хүн бас малын эмч байдаг нь ямар гоё юм бэ гэж л ингэж одоо тэгээд гончиг сумлаагайг бас малын бага эмч байсан гэдэг ингээд зэрэг надад айгүй гоё санагддаг байхгүй юу. Энэ малын эмч гэдэг чинь үнэхээр энэ бас Монголын бас шилдэг хүмүүс нь энэ мэрэгжлийг эзэмшдэг. Тэгээд эндээсээ цаашаа бас өөр мэрэгжил рүү ингээд ороод цэцэглээд өсөөд хөгжөөд явдаг ийм сайхан өгөөчтэй мэрэгжлийн байна л гэж ингэж боддیں۔ За ийм одоо сайхан сэтгэгдэлтэй байна. Тэгээд өнөөдрийн энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд одоо манай бас малын эмч, зохиолч, яруу найрагч, чилаажуу даргадаа бас одоо талархал илэрхийлье. Танд бас сайн сайхныг хүсье. Танай телевизэд улам сайхан их амжилтыг хүсэж байна. За би яах вэ? Тэгээ би бас ажиллаа хийж байгаа маа гэх. Тэгээд одоо актемч байгааг сонсъё. Актемч маань бол энэ мал эмнэлэг гэдэг чинь ганцхан мал эмчлээд л байдаг хүмүүсээс гадна тийм ээ. Энэ чинь судалгааны байгууллага гэж бүхэл бүтэн том институт ажиллаж байна.
Энэ салбарын түүх их хүүрнэх одоо ийм хүн учраас таныг урья. За баярлалаа. Ажлын ирсэн могоо жилийнхаа мэндийг одоо малчин түмэндээ хөдөө орон нутагт одоо сумын төвдөр баригадад ажиллаж байгаа малын эмч нартаа одоо сайн сайхныг хүсэж мэдчилье. За тэгээд би бол одоо бас манай Бацуур доктортой адилхан манай хүн бол 1973 онд сургууль эсэж тийм ээ малын эмч. Тэгэхэд би бол одоо бас ахмад хүн болцсон Уугур улсад аспирантур төгсөөд 1973 онд ирсэн. Тэгэхэд малын эмнэлгийн 50 жилийн хойно хурал яг болж байсан. Тэр үед бол таарч тэгж оролцож байсан. Тийм сайхан дурсамжтай юм байна бид нар. За тэгээд амтныг ерөөсөө гаршуулаад ингээд хижээгээл гэрийн мал болгоод ингэсэн тэр цаг үеэс эхлээл одоо малын эмнэлгийн одоо танин мэдэх үе одоо энэ танин мэдэх асуудал бол ер нь одоо эхэлсэн ийм уламжлалтай. Энэ олон зуун жилийн турш бол одоо малын эмнэлгийн танин мэдэх үеийн асуудал бол манай малчдын дунд одоо ихэхэн дэлгэрч олон сайхан уламжлалт тийм одоо мал эмчилгээний аргуудтай болсон. Гэсэн боловч одоо нөгөө малынхаа өвчний үүсгчийг таньж мэдэх тэр эмгэг явц одоо яаж одоо цаашаа үргэлжилдэг, яаж одоо тэрнийг одоо илааршуулах уу гэдэг асуудал бол дээр бол уламжлалт одоо арга ухаан маань бол хүчин мөхсдөж ирсэн. За тэгэл одоо Европод ч н одоо энэ их элдвтэх сониучхан Голландын худалдаач Левенгук гэж нөхөр микроскоп нээлээ. За тэгэл дараагаар нь Парист бол одоо маш өндөр том алдартай одоо микробиологч Лу Пастерийн институт гэж байгуулагдлаа. Энэ мэт бол одоо Монгол оронд бол Оросын холбооны улс одоогийн Оросын холбооны улс тухайн үеийн одоо юуны Оросын цагаан хаант энэ одоо улсаар дамжиж манай Хяхт хотоор одоо Оростой харьцдаг гол бомбт байсан. Тэрүүгээр дамжиж бол Оросын худалдаачид Монгол орноос бол их олон тооны эдчний өхөр авдаг байсан. Тэр эдчний өхрийтэй бол одоо мэлзангаас сэргийлэх тарилга хийж эхэлсэн байхгүй да. Тэгээд тарилга хийгээд эхлэхдээ зэрэгэл за энэ чинь одоо мэлзан гэдэг өхрий гэдэг хяруулдаг өвчин байсан. Энэ мэлзангийн тарилга хийчихтэй зэрэг одоо зүгээр болчихдөг юм байна гэж одоо энийг бол манай малчин түмэн бол ойлгон мэдэж малын эмнэлгийн шинжлэх ухаан гэдэг бол одоо ийм ачтай уянтай байдаг юм байна гэж. Тэгээд тэр одоо худалдаачид бас манай одоо тэргүүний одоо бас нэг ухаалаг тийм овжин байрын малчид бол нөгөөдгөл хандаж за би мэлзангаас сэргийлэх тарилга хийлгээ хэдэн төгрөгөөр хэдэн хоноор ч юм уу ингэж хийлгээгээд ингээд бол одоо бас малаа эрүүлжүүлэх асуудал бол тэр үеэс эхэлж байгаа байхгүй. Ингээл одоо цаашаа ингээд уламжлаад явсаар байгаад бол одоо 1921 онд бол Монгол улсын судар бичгийн хүрээлэн гэж байгуулагдаад судар бичгийн хүрээлэнгээс цаашаа бол хөдөөжхөн юуны эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байгуулагдаад эрдэм шинжилгээний хүрээлэн гэж байгуулагдахтай зэрэг тэнд малын эмнэлгийн кабинет гэж одоо бий болоод ингээд кабинетаас өксүүлээл одоо ингээд одоо малын эмнэлгийн шинжилгээ ухаан бол Монголд одоо жинхэнэ ёсороо бол одоо хөгжиж ингэж ирсэн төвхтэй. За ингээд бол яг одоо 1930-аад онд бол Монгол Орос хоёр бол хоорондоо бол гэрээ байгуулсан. Тэр гэрээгээр бол малын халдвар төмчтэй тэмцэх гэрээ байгуулсан байхгүй. Тэр гэрээн дотор бол одоо аргагүй ихэнд бол одоо энэ чинь юуны малын эмнэлгийн шинжилгээ ухааныг хөгжүүлэхэд бол боловсон хүчин маш хэрэгтэй. Ингээ боловсон хүчин бэлтгэх асуудлууд яригдаад 1930-аад оноос эхлээд бол гадагшаага одоо Оросын холбооны улсын хэд хэдэн хотуудад бол малын бага эмчнэр их хэмжээний бэлтгэж эхлэхээр явуулж эхэлсэн. За 1924 онд бол одоо сонгоны бие үйлдвэрт байгаа одоо нөгөө түрүүний ярьдаг мэлзангийн одоо эсэргүүцэх станцыг түшиглээд бага эмчийн сургууль нээсэн. 28 онд бол тэнд анхныхын төгсөлт болж анхны малын бага эмчийн нар одоо мэрэгчлээ улсууд гарч ирсэн. Энэ мэт 1946 онд бол Монголд бол одоо нөгөө их сургууль байгуулагдаад 46 онд төгссөн юм байна. Тэгэл одоо цаашаа бол 46 онд бол тэр сургуулийг онц төгссөн манай хэсэг одоо малын эмчнэр байлаа л да. Одоо Ярим Пилли багш байна. Одоо бид нарын багш
За тэгэл Жаминжи багш гэх мэтийн улсууд бол одоо төгсөөд онц төгссөн улсууд Тинчана багшаар үлдээд за ингээл тэд нар цаашаа өсч үндий гээд ингээд бол 1951 онд шиг санаж байна. Тойгоо гэж хүн Монголын анхны малын мэлгийн эрдэмтэн болж Ленинград төгсж ирж байсан. Энэ мэтчлэн цаашаа ингэж үргэлжлүүлж яриагаад бол малын эмнэлгийн хүрээлэн чи хэдэн онд байв? 1900 малын мэлгийн хүрээлэн бол 1960 онд бол 1 сарын 1-ээс малын мэлгийн одоо судалгааны станц гэж байгуулагдсан. Малын мэлгийн шинжилгээний станц гэж. Тэнд бол одоо манай анхны юу суур тавигдсан. Ингээд 1961 онд шинжилгээ ухааны актын байгуулагдангууд тэнд хөдөө аж ахуйн эрдэм шилгээний хүрээлэн гэдээ байгуулагдаад дараа нь мал аж ахуйн эрдэм шилгээний хүрээлэн болсон. Тэнд тэр одоо малын мэлгийн салбар гэдэг нэртэйгээр бол ингэж байгуулагдаад 1987 онд малын мэлгийн хүрээлэн бол салбар байсан бол хүрээлэн болж бий даасан. Ийм л төвхтэй анхны төвх бол. За тэгээ эргээд энэ ярианууд үргэлжилнэ. Одоо би Монгол Улсын малын гавьяа тэмч профессор манай малын мэлгийн ариун цэврийн лабораторийн захирлаар их олон жил ажилласан. Манай эрдэмтэн Содон дарж байгаагаа Монголын малын мэлгийн холбоо гэдэг байгууллагын мэрэгжлийн холбоог анхны одоо тэргүүн нь таа байсан тийм ээ. Тэрнээс өмнө ер нь одоо холбоо бол байгаагүй юм уу? Байгаагүй. Яг зүгээр ер нь энэ нэвтрүүлэг сайхан нэвтрүүлэгтийн сайхан улсуудтай хамт оролцуулж байгаа баяртай байна. Өөрөө чинь тэр нөгөө эрүүл мал эрдэнэ радиогоос ихсэн гээд тэгж яриад нэрээ радио одоо телевизийн байранд их олон удаа очиж тэр нэвтрүүлэгт тэр радио нэвтрүүлгийн бичлэгт оролцож ирсэн байгаа санаж байна. Тэгээд тэрнийгээ сайхан сэргээгээд ийм дэвштэй ийм сайхан телевизийн нэвтрүүлэг болгож аваад баяртай байна. Тэгээд энэ л одоо бараг мөнгөд байхаар ч сэд байгаа юм л да ер нь Монгол орны хувьд. За ер нь ингээл манай тэрүүн ярьсан хоёр одоо эрдэмтэн байна. Яагаад ч юм 73 оныг их онцолж ярилаа. Би чинь 73 онд яасан бэлээ гэж бодсон. 73 онд малынгийн анги төгсөх ёстой байсан юм байна. Тэгээ тэр үед л бол одоо бас энэ Оршига хятад энтрийн харилцаатай холбоотой байсан юм. Оюутан байхад их цэрэгт татдаг байлаа. Тэгээ цэрэгт яваад 73 онд би харин халагдж ирж исэн юм байна. Зэрэгээ халагдаад эргээд нөгөө юунда сургуультай өргөлзүүд сурсан юм аа. Тэгээ ерөнхийдөө бол оюутан байхаас ахгүй л ингээд тооцох юм бол миний ажил юу амьдралын нэг 61 орчин 61 2 жил энэ малын бихтэй холбоотой юм. Сая ингээ бодож явахаар одоо Батцуур даргын трийг оролцуулаад нэг ер нь 14-5 ерөнхий эмчтэй хамтран ажиллаж үзсэн байдаг шин угаас ахгуулаад. За тэгэл одоо их сайхан улсуудтай хамтарч ажиллажээ. Их олон сайхан одоо Дэмбэрл өдөр ч одоо бас л одоо 50 жилийн найз нөхөд байна. Батцуур даргатай шин бас нэлээд олон жил хамтран ажилласан. Хяналтын чиглэлээрч Малынгийн газрын одоо бүрэлдэхүүн байгаад тэгээд би бол түрүүн танилцуулахад Малынгийн төв юу лабораторийн асуудлаар энд олон жил захирал хийсэн гэж танилцууллаа. Би нэг 10-аад жил Малынгийн ариун цэврийн төв лабораторийн захирлаар ажилласан. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бид нар бүгдээ мэдэндээ цэрэн дорж гэж манай доктор байсан. Тэгээ Малынгийн халдвар судлалын чиглэлийн их том эрдэмтэн хүн. Бас давхар энэ Малынгийн түүхийг ёстой жинхэнэ архивд орж сууж нөгөө Эренцэн дорж байгаа гэх мэтлэнгийн улсуудтай хамтарч нийлээд их бодтой энэ албаны хөгжлийн түүхийг, лабораторийн хөгжлийн түүхийг их сайхан бодтой ингэж гаргаж бичсэн байдгийн. Тэгээд тэрнийг одоогоос нэг 20 жилийн өмнө энэ манай энэ Малынгийн төв лабораторийн зохион байгуулдаг нэг хурлын анхны хурал дээр илтгэл тавьж тэр үеч олон ахмадууд байж гүр нь ингэж байгуулагдж исэн юм байна штэ гэд нөгөөдөл хүртэл сайхан тийм дурсамдаа сэргээгээд ер нь Малынгийн лабораториуд байгуулагдсан бодит түүхийг тэн дээрээс одоо их тодорхой мэдж авч исэн. Одоо миний санаанд байгаагаар яг түрүүн Батцуур дарга дурдсан 40 хүртэл бол
нөгөө гадны Орос олдоо хүн шиг өдөртөл энтертэй мэрэгжилтэнгүүдтэй байсан. Үндэсний мэрэгжилт ингээд байх юм ер нь их л цөөн байсан шиг байгаа юм. Тэгээд яг хөө танд нэг өвсвөр бүр 24 5 оны үед 30-аад оны үед тэр ерөнхийдөө бол энэ малын өвчнийг одооны шиг онцлно гэж ярьдаггүй байж. Өөрчлөн таних малын эвдээ өвчнийг өөрчлөн таньж одоо им одоо бодис центр хийгээд тэгээд тэр малчин ардын хөрөнгийг хамгаалах туслах гэж ингэж тийм агуулгатай тийм тушаал тогтоол гаргаж ирсэн юм байна лээ. Тэгээ нэгэнд гадны хүмүүс байсан болоо тэгдэг юм уу бас уучраасаа болохгүй байсан юм. Жишээ нь ветеринарна бактериологийн институт гэж Орос Монгол харилцан нэр хүртэл өгчээсэн юм байна гэж тэр хурлын үеэр бид нар энэ хэлжсэн санагдаж байна. Тэгээд яг хөө 40 оноос ер нь тэр цэрэндарж судлаачийн тэмдэглэснээр бол малынгийн албач нь 40 он хүртэл ер нь янз янзын бүрэлдэхүүнийхээ хэмиг нэг үүсгэх гээл тийм жижигхэн арга хэмжээнүүд авч явуулж ийсэн. 40 оноос хойш ялангуяа лабораторийн чиглэлээр бол 47 онд энэ улсын малындаг ариун цэргийн төлөө лабораторийг байгуулсан байна лээ. Яг хөө эхлээд л бол энэ Улаанбаатарт байдаг болохоор тий Улаанбаатар хотын малынгийн бактери шинжилгээний лабораторич гэдэг юм уу. Тэгж жагаад хожим 65 онд улсын малындаг ариун цэргийн төлөө лаборатори гэж ийм нэртэй болсон юм байлээ л дээ. Тэгээд одоо бол ингээд төвдөө нэг ийм урт нэртэй лабораторитой аймгийн лабораториуд бас аймгийн малмлэг ариун цэргийн лаборатори гэсэн нэртэй. Тэгээд ийм урт нэртэй байдаг нь уг нөгөөх тэнд ажиллаж байгаа улсуудын эзэмшсэн мэрэгжилтэй их холбоотой буюу одоо энэ малын эмч чинь нэг талаар нэг малын өвчнийг онцлох эмчлэг сэргийлэх ийм одоо мэрэгжил эзэмшдэг, нөгөө талаар малын гаралтай бүтээгдэхүүний нөгөө эрүүл ах ариун цэврийг одоо хангах, шалгах, баталгаа гаргах гэх мэт ийм юуг мэрэгжил эзэмшдэг. Тэгээ энийг бол би зөвхөн миний санаавс эн чинь бүр дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагын газрын амтны эрүүл мэндийн кодекс нөгөө хуулийн стандартын эмэгтгэл байгаа. Тэн дээр бүр одоо малын эмч хүний чинь нэг гарт нь мал эмчлэх, зоончлох ийм сайхан диплом, нөгөө гарт нь бол малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийг хангах, эрүүл ахуйг хангах ийм дипломыг хоёр гарт нь гардуулж байгаа юм шиг гэсэн агуулгатай тийм сайхан үг бичсэн байдیں۔ Тэгэхээр тийм усуд ажиллаж байгаа учраас төвийн лаборатори, аймгийн лаборатори заавал малмлэг ариун цэврийн лаборатори гэж ингэж нэрлэгддэг. Тэгээд ийм ч учраас одоо махсаны үйлдвэр энэ чинь заавал малын эмч ажиллуулна гэдэг нь эзэмшсэн мэрэгжилтэй их холбоотой юм шиг байгаа юм. Тэгээ яг хөө зүгээр ер нь яг хөгжлийн хажаамасаар бол 70-аад оны үед 60-аас 70 оны үед малын лабораториуд нэлийн бэгдсэн бүр тэгнүүхэл аймаг өхөл 3 сумын дунд онцлог комитет энэ байгуулагдажсэн төвхтэй. Тэгээ малын эрүүлжүүлэх энэ өвчтэй байна, энэ эрүүл байна гэдгийг тандах, судлах, ялгах, салгах ажил бол маш эрчимтэй хийж байсан. Яг зүгээр зах зээлийн эдийн засаг шилжээд тэр хуучин арганууд жоохон хоцрогдсон шин одоо энэ одоо иргэдэд байгаа энэ молекул дэвшний арга полимерозын гинжээ уруулж гэдэг юм уу тэр чинь 90-ад оны үед нээгдсэн 80-ад оны үед нээгдсэн нэг Элизагийн арга энэ чинь аргагүй нэвтрүүлж чадлагүй тэр жоохон хоцорсон байсан. Тэгээд ямар сайн тэр 2000 онд шүлхий гаргах чинь одоо дээж Оросын хүрээлэнд явуулж шүлхий мөнгө гэдгийг 3 хоногийн дотор тогтоолгож байсан. Израилийн хяналтч одоо бас за яг ер нь манайх гол нь экспортлж байгаа малжихын бүтээгдэхүүн дээр баталгаа гаргана. Импортлж байгаа юм дээр ялангуяа одоо энэ малжихын гаралтай бүтээгдэхүүн дээр гахаа дахиад ямагч байдаг юм уу тийм юм дээр эрүүл ахуй ариун цэврийн шинжилгээ баталгаа гаргадаг ийм юу байгаа юм. за энэ нарийн мэрэгжлийг яг төр орхи. Дараагийн нэвтрүүлгүүдээр хөндөж ярих учраас. Би таны харин мал эмнэлгийн холбоо гэдэг байгууллагыг анх үүсгэн байгуулж ирсэн тэр үе. За тэр бол ер нь энэ зах зээлийн эдийн засаг шилжээл нөгөө нэг барууны дараах мөг шиг олон холбоо байгуулагдлаа гэж яригддаг тэр үед л одоо малын эмчнэрийн санаачлагаар байгуулагдсан ийм байгууллага. Зөвхөн ер нь бол манай хамт дуудлал бол бас мал эмнэлгийн холбоо, мал эмнэлгийн нийгэмлэг гэдэг юмыг
байгуулах юм сан гэж одоо Цэрэн Дашгой, Төмөржөө, Дашин Шантэр энэ Москвад бас Олонгийн холбооны дэлхийн нэг хуралд оролцоод тийм бодолтой ирээд тэгээ бас тэрнийг нэг хэсэг ярьж агаад тэгээд нэг тийм амжилттай болоогүй гэж манай Төмөржөө өгч дурсаж ярьдаг байсан. Тэгээ яг хөө зүгээр ер нь 90 онд малын эмтэр нэгдээ тийм холбоо байгуулад тэгэл одоо намайг удирдаад авчихгээд би одоо нэг 5 удаагийн ерөнхийлөгчээр нь сонгогдоод 17 жил ажилласан. Яг хөө зүгээр сайхан тогтмолдсон нэг сайн тогтмолж өгөө 20 төрлийн ажил явуулдаг байсан. Тэгээ тэрнийг одоо 2007 онд би тэр ажиллаа өгсөн дараагийн залуус улам баяжуулаад хэрэгжүүлж байгаа гэж ингэж бодож байгаа. За та хэд байна айргуугаараа энэ ааруул эдээр сар шинийхаа эдээнээс бас үртээрээ. Энд чинь нөгөө лабораторийн баталгаан энтрээр орсон шүү. Манай аюулгүй хүн шүү. Ер нь гэхдээ Монголын ард түмний хүмүүс ерөөсөө мэддэггүй зүгээр л байж байгаа л бүх юм одоо сайн сайхан байдаг юм шиг бас боддог нэг муу тал байна тийм ээ. Тэр нь Монголын мал өөрөө их сайхан эрүүл бэлчээр тал нутагт эрүүл сайхан өв сургамал идэж зингийг ус ууж явдаг учраас тэрэндээ бас их итгэдэг юм тал байдаг баг. Гэхдээ энэний чи ард бас 100 жилийн Монголын малын эмч нар малын эмнэлгийнхний буян заяа байгаа юм шүү гэдгийг бас нэвтрүүл дундуур хэлчихмаа санагдчихэв. Сар шинээр та нар маань 50 юмаа яагаад гэдээ сууж иж болж байгаа гэдэг чинь эн чинь найдвартай юм аа. Эний чи хамгаалдаг хүмүүс байна, судалдаг хүн байна, хяндаг хүн байна, шинжилдэг хүн байна тийм ээ. Орон нутагтнаас гэдэг хүн байна. Тэгэхээр энэ бол дөрвөн төлөөл нь байж байна. Тэгээ Монгол хүмүүс бол нэг малнаасаа нэг айхгүй байгаад байгаа чинь цаана энэ мал эмнэлэг сайн байгаад байгааг бас нэг юм шүү. Олон жилийн хөдөлмөр юм чи олон эрдэмтний тийм ээ. Олон малын эмчийн хүчин хөдөлмөр байгаа шүү гэдгийг бас энэ өдөр нэг хэлчихмаа санагдаад явчлаа. За тэгээд орон нутгаас зорж ирсэн хамгийн олоос ирсэн зочноо одоо нэвтрүүлгийнхаа амарт үрий. Манай Мянхавбаатар гэхлээр Монгол хүн болгон бүгд мэддэг тийм ээ. Малын эмч төмөр тогтох гэхлээр бас тэр болгон сайн мэдхгүй байгаа. Гэтэ сүүлийн үед бас мэддэг болсон баг тийм ээ. Малын эмчүүдэл гэж яриад байгаа. Та ч одоо хэдэн оны оюутан хэдэн жил малын эмч хийчихв. Одоо мэрэгжлийн тухай ярина шүү тийм ээ. Одоо Монгол улстай ажиллаж амьдарч байгаа нийт малын эмч нартай болон мөн эрдэмтэн багш нартай сар шинийн мэндийг хүргэе. Танай телевизийн хамт олонд бас сар шинийн мэндийг хүргэе. Би Өврангай аймгийн Баянгол суманда ажиллаж амьдарч байна. Манайхан болох зан зэрэг 3 үеийн малын эмч байгаа. Манай эхнэр би тэр шинэ малын эмч байгаа. Манай охин малын эмч. Одоо баг охин маань охины маань охин бас малын эмч. Эрдэмий одоо тэр мал эмнэлгийн хүрээлэнд судалгааны ажил хийгээд 2 жил болж байна. Тийм ажил хийж байгаа. 3 үеийн малын эмч байна. Би болох зан зэрэг хойно төгссөн шүү дээ. Одоо би 2004 онд төгссөн. Тэрнээс урд нь бол одоо уран бүтээлийн ажлыг хийж байлаа. Хөдөө орон нутагт бас уурын зууханд бас ажилдаг тийм механик гэсэн тийм ажлыг хийж байлаа. Ерөнхийдөө алтны дэрэгт гуй шарлагчаар эхнэрээ дагаж байгаа тэгэл малын эмч болсон хүн шүү дээ. Манай эхнэр ч одоо 41 жил малын эмч хийж байна. Одоо 83 оны төгсөлт. 83 онд төгсөөд 41 жилдээ ажиллаж амьдраад тэр байтугай одоо орон нутагтаа бас эмчнэр маань зөвлөгөө авдаг. Манай Өврангай аймгийн эмчнэр чинь манай хүнээс бас зөвлөгөө авна шүү дээ. Олон жил ажилласан болоод бас туршлага ихтэй. Мэргэжилттэй бас гайгүй юм лөө гэж боддоо шүү дээ. Та бол гэхдээ унган одоо яг л хөдөөний хөхтөө. Би унган малын дэргэд өссөн. Би ерөөсөө малын дэргэд өссөн. Манай аав ээж төгрөг суманд мал малдаг байсан. Тэгэл ерөөсөө багасаа малын дэргэд өсөөл. Тэгэл хойно одоо өнөөдөр хүртэл ингээ малын эмч хийгээл явж байна. Малын эмч хийгээд явж байгаа хугацаанд манай хөдөө орон нутагч нь одоо 2 сар гээл одоо хамгийн дөрөвний уургийг одоо төлийнхээ уургийг малынхаа уургийг идэж эхэлж байна. Намар 12 сарын үед чинь одоо хамгийн төгсгөлийн айргийг чинь тэгэл гөхүүрээс нь уугаал явж байна. Малын эмчийн л гавь яаж тэгдэг. Малын эмчүүдээ тийм л байгаа. Хамгийн анхнаас уугууж хамгийн төгсгөлийг нь айргийг хүртэл уугаал явдаг. Ийм сайхан азтай хүмүүс үйдэн шүү дээ. Тэгэлгүй яг. Та тэгээд Мянхавбаатар Монголын ард түмэн бүгдөө мэддэг учраас танаар бас малын эмчлүүлэх дуртай л байдаг байх та. За тэгээ яг мал эмчлүүлэх дуртай байлгүй яг. Тэгээ хамгийн гол нь бид нар чинь бас 3 малын эмчнэр ингээ байгаад 3-4 малын эмч шүү дээ манайх. Гэртээ.
За. Тэгээ ямар нэгэн дуудлага ирэхэд юм уу өвчин гарахад бид нар ч бас хоорондоо зөвлөлддөг. Тэгээ та бүхдийн маань бас номнууд ном гэдэг чинь манай хэд эрдэмтэн багш нар шүү дээ ерөөсөө. Би тэр чинь одоо тэгэл өвчин дээр очиод охинтойгоо гуруулаа очиж угаал номон бариад очино. Та нарын бичсэн номыг чинь барьж очиж байж. Тэгээд юу ноттойгоо эмчнэр хоёртойгоо ярина шүү дээ. Гэр бүлийнхээ хүнтэй охинтойгоо ярь зөвлөлдөж байж. Ийм өвчин байна гэдгийг чи өөрөлд нэг гэрүүлд олон эмчнэр багч бас ашигтай байдаг. За. Хоорондоо зөвлөж оншоон тогтоогоод эмчилгээгээ хийгээд ингээд явдаг шүү. Одоо бид нар чинь жинхэнэ гардж байна. Одоо мал төлөхөө ярил одоо хүндрэлтэй мал төлж байна. Тэгээ тэр бүгдийг одоо бүгдээр их нь гардж байна. Бод мал бол их хэцүү. Дотор нь одоо бас эвдэж авна шүү дээ бас. Одоо тийм их юм чинь бид нар сурцсан. Хэнээсэн сурцсан гэхээр оргил багшаасаа сурсан. Тэгээ чи оргил багшийн шав шүү дээ. Тэгээд ийм сайхан эрдэмтэй улсуудаа ингээд яг гардаж хийж ийсэн юм. Мис засал талдаа бол таач арай илүү юм байна шүү дээ тийм ээ. Би яг мис засал ямар ч байсан малынхаа төлөйг бол салгачаад байна. Нохойнохоо ээлөвдөг бол авчаал гэдэг тийм л хэмжилтэй. За, саавуулсан сайхан мэрэгч юм байна. Манай хүн бол ерөөсөө өөрийнхөө эмнэлэг дотор бол мис заслаар мэрэгдсэн эмч байгаа нь шүү дээ. Мис заслын эмч. Тийм байна, мис заслын эмч байна. За, ингээд таны сая уран бүтээлийг төгсгөлдөр нь баярын нэвтрүүлэг учраас үзэгч түмэндээ хүргэнэ. За, ингээд одоо бол баярын өдөр бас хүмүүсийн цагийг нэг хуяад явах гэж бодож байна. Гэтэ бас нэг малын эмч болсон нороо нэг бахархах өдөр хэдий тохиолдож байваа таны амьдралд гэдэг. Ийм асуултыг гурван ахмадтай зориул тавья. За, актемчээс эхлэх үү. За. Би ч одоо 1970 онд өдөөж хөх сургууль төгсөлдөө. Тэгэл одоо тухайн үеийн системээр за энэ төгссөн хүүхдүүдийг бол нэг дор хаяж бол 3 жил хөдөөгийн үйлдвэрлэлийн одоо тоогоон дотор гутгана. Ингээд хөдөө ажилласан бүр суманд. Тэгэл одоо ингээд явж байхад бол хөдөө дуудлаганд явна. За мөн саяны манай Төмөр Тогтох малын эмчийн ярьсан шиг л одоо нэг тийм ветеринарын помощ гэдэг нэг тийм машинтай. Б69 маягийн. Тэрүүн дотор бол одоо багш нарын лекцийн тэмдэглэл ном байна. Тэгэл одоо 20 хэдтэй залуу тэгэл очиод нөгөөдхийг онш тавина дээр номоо үзэн харна. За ингээл одоо нутгийн ахан дүүстэй бол их сайхан танил болно. Сүүлдээ би одоо хотод 3 жил гаруй ажиллаад 3 жил орчим ажиллаад хотод орж ирсэн. Нөгөөдөлөө санаад ингэдэг. Тэгээ нөгөөдөл маань бол одоо хотод орж ирнэ. Манай дээр ийм сайхан одоо тэр хөдөөний ард түмэнтэй бол их сайхан нөхөрлөж тэд нар бол малын эмчтэйгээ бол маш их дотн харьцаатай. Ер нь өөрийнхөө амьдралын болохгүй бүтэхгүй одоо асуудалтай юмнуудаа бол ер нь ярина шүү. Ийм л байсан. Нүгээрээ бол одоо би бас бахархаж байна. Тэгээ дээрээс нь бол одоо манай тэнд нэг сайхан хурдан морьтой хүн байсан. Тэгээд тэр одоо юун дээр сумын наадамд 90 хэдэн морь уралдан л да их насны. Тэгээ ороод ирэхэд сумын морины комисс заавалч мал юмж болдог. Тэгээ зайлвал ороод ирэхийн даваан дээр бол одоо бахардад очсон. Тэгээ бид нар бол юу тэр үед бол бас гайгүй одоо нэг тийм юуны наатар холоор тавиалаа. Наатар холоор нэг юм туслаар юурын хийж судсрын хүрээний судсрын хийж нэг юм гайгүй болгож тэгээ нэг юм гайгүй болоод босчдгийг. Тэр бол одоо тэр хүнд ч одоо их бахархтай болсон. Надад ч их сайхан одоо бардам ийм байлаа. Тий. Ийм л одоо байсан. Тэгээ тэрүүгээр бол би бас их бахархдаг юм. Тааш тэгээд одоо эрдэмжлэгээний ажил насаараа хийсэн хөө хэдэн жил болж байна одоо хүрээлэнд одоо би чинь 70 он төгсөөд одоо 3 жил хөдөө ажиллаад орж ирсэн. Тэгэхэд ч одоо эрдэмжлэгээний ажилтныг намын өмнө сонин дээр одоо зарладаг сэдв шалгаруулж явна гэж тэрүүнд шалгалт өгчл орж ирж ирсэн. Тэгээд одоо 73 оноос хойш тэр хооронд бол одоо би хөдөөж хуяамд одоо нэг ажилласан. Хөдөөж хуяамд бол одоо шинжлэх ухааны зөвлөлд нэг 3-4 жил ажилласан. Дараа нь хөдөөж хөх сургууль бас нэг 6-7 жил ажиллаа. Ингээл ерөөсөө тий давхар л хийдэг байсан. Ийм л байсан.
За Шатандарж доктор. Би яг ингээ хувь малын эмч болсон өөрөөрөө бахаас илүү энэ маламжийн салбар гэдэг юм үнэхээр бахархалтай салбар юм шүү гэдгийг л одоо их тодруулж хэлмээр сая ингээд бодогдлоо дотор. Одоо ингээд энэ харуул эдийн малын гаралтай үтэйдхэн Монгол социализмын үед Монгол хүний хүнсний сагсны 70% нь одоо малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг байсан. Одоо бол яг төрөлвөрийн юм илбгшээ жоохон багассан л байх. Тэгтэл Монгол хүний чинь одоо энэ хүнсний аюулгүй байдлыг хангахад энэ маламжийн салбар одоо үнэхээр их төрөний хэлдэг малын нэмж оншилн нэмчлэн сэргийлэн за тэгээ гарч байгаа бүтээгдэхүүнд нь хяналт баталгаа гаргадаг. Үнэхээр одоо их манай багш миний нэртэй хүн байсан малын эмчийн одоо давуу тал гээл одоо нэгдүгээрт энэ хоёрдугаарт энэ гээл нэгдүгээр тавьдаг мөн тэр олон талын салбар руу одоо хөргөж ажиллах ийм боломжтой ийм сайхан мэрэгж шүүгээд манай багш 8 хөргөдөг л байсан санагдаж байна. Нэгд хоёр тэгэд зөвхөн энэ тодорхой нэг улсын биш энэ олон улсын хэмжээндээ бол маламжийн энэ асуудлыг маш сайн зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн бэргэд дурдсан энэ газрын амтны эрүүл мэндийн кодекс гэж одоо тэр олон улсын хэмжээнд ингээд хуульчилсан, стандартчилсан ийм зарчим, аргачлал тиймүүд байгаа юм. Тэгээ яг зүгээр одоо хөгжилийн 100 жил хөгжил одоо цаашдаа яах вэ гэхээр ерөөсөө л олон улсын хэмжээний ийм одоо ном журмаар л одоо аль хор явахыг хичээх зүйтэй юм. Тэгээ одоо сүүлийн 18 оноос үлээдээ энэ манай маламжлаг ерөнхий газраас л энэ олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа маламжлагын чиглэлийн тийм одоо нийтлэг стандартын тэрэг орчуулах, өөрснийхөө хэрэглүүлэх энэ чиглэлээр ажилласан. Тэгээд одоо сүүлийн бас нэг 2 жил малын энэ өвчнийг ямар аргаар онцлох вэ, ярих вэ, вакциныг яаж хийх вэ гэд бас нэг тийм олон улсын хэмжээд ингээд тохирцсон олон мэрэгчлүүд ингээд хамтраа шийдсэн юм байна. Тэрийг хүртэл бүгдийн сайхан сүүлийн 3-4 жил орчуулад одоо манай Бацуудаар бас редакшн төр хийж өгсөн. Тэгээд ингээд бодохоор бас тэр олон улсын хэмжээний ТММ-ийг бас нийтийн хүртэл болгосондоо бас нөгөө хувь малын хэмжийн бахархалгүй бас тэрэнд бас нэг жигэн хувь нэмэр оруулсан ийм бодогдож байна. Зүгээр ер нь хамгийн гол нь тэр олон улсын хэмжээнд ерөөсөө л одоо маламжлагч нь ийм байх ёстой шүү. Зүгээр нэг маламжлагын алба биш чинь чанартай малын эмнэлэг байх ёстой. Хууль тогтоомжийн ингэж байх ёстой гэж бүгдийн сайхан заагаад өгсөн байдаг. Ийм сайхан салбар байгаа юм шүү дээ. За баярлалаа. За Батсуур доктор. Тэ таны ч одоо яриад байвал их юм байгаа л да зүгээр. Гэхдээ яг одоо хувь хүнийхээ хувьд нэрээ тэр мэрэгчлэрээ бахархах. Тэгээ ер нь хүн яагаад энэ малын эмч болох ёстой юм. Залуучууд маань бас энэ мэрэгжлийг хэр сонгож байгаа бол тэнд бас нэг нэмэр болох үүднээс нь санаагаа хэлээч гэж үрээ. За тэр Монгол хүний хувьд энэ малын эмч их ойр дотн мэрэгжил байна. Ер нь ялангуяа малчны гэрт төрж өссөн хүмүүст бол хамгийн ойр дотны мэрэгжил. За энэ нь бол одоо нэгдүгээрт миний хэлэх гол үг байна. За хоёрдугаарт нь одоо манай Шатандарж доктор Гавьяат Дембэрд академич энэ улсууд бол Монголын мал эмнэлэгт бол маш их одоо сайхан зүйлүүдийг хийсэн юм хүмүүс байгаа. Би яагаад гэвэл энэ хүмүүстэй цуг хамт нэг үеийг бас туулж хамтарч ажиллаж ирсэн учраас энэ хүмүүсийн одоо тэр хийсэн бүтээсэн энэ зүйлүүдийг ингээ хараад хүн ингээд гिचээгээд мэрийгээд зүтгээд ингээд ажиллах юм бол энэ малын эмч хийж малын эмч мэрэгжил эзэмсэн хүн бол ямар их химик хийж бүтээж бас ингээд бусдаа одоо тус хүргэж болох юм гэдгийг бол харж байгаа юм. Тийм учраас энэ малын эмч өшөө бас ингээд энд өнөөдөр орж ирээгүй ч гэсэн дурсаад ярих юм бол ингээд маш олон хүн байна л да. Ийм сайхан одоо гавьяа байгуулсан. За би өөрөө хувь хүний хувьд бол яг шууд сургууль төгсөөл Говьалтай аймгийн Цээ сумд малын эмч болоод очсон 8 сард очиж 8 сарын 1-нд ажил авчихлаа. За тэгээд тэнд 8 сарын 1-нд чинь одоо хөдөө орон нутагт бол найрын цаг эхэлсэн.
хүүхдийн даах, тэгэл хурим найр эхэлцээ одоо их сайхан үе. Тэгээд яваад очсон харамсалтай тэнд тэр нэг баригад нь тэр чигтээ Ямаатай баригад байсан. Тэгээ нөгөө баригад чинь одоо тэр нэг голын дагуу байж байгаа ингээд 30-40 айл тэр чигтээ нөгөө сохор доголь өвчнөд нэрвэгдсэн. Тэгээд тэр чинь 8 сард одоо тэрийг их сайхан цагаар сохор доголь өвч гаргахтаар ямар ойлголттой байх вэ? Харцаа одоо цагаас өлгсөөгөө болцсон. Тэгээд хамаг малн доголсон, нүд нь өвдсөн, сохорсон ингээд их эвгүй болцсон. Тэгээд одоо тэрнийг яг айлын авгачуулыг тогоонд нь ус хийлгүүлээд, бөрхөөрийн тавиулаад, ус нэрвүүлээд бүрхөр одоо тэр чинь ус нэрх аппарат энэ төр байхгүй тэр Монгол тогоо нэрдэг тэр арга чинь бол одоо цэвэр нэрмэл ус гаргахад бол одоо маш их амархан шүү дээ. Тэгээд эхлээд нэг айлын авгаачвал хар ус нэрээд энэ ямар муу ямар муухай ингээд юу яриад байгаа юм чи наадхаа ингээд энэ усыг нэрэж надад энэ им найруулах ус бэлдэж өгөх гээд тэгээд тарилга бэлдэж аваад ямааг нь холбуулж байгаа ингээд тэр айлын ямааг толгой дараалан одоо судсаар нь тарилга хийгээд ингээд 2 жил тэр өвчнөд тэмцээд үндсэнд нь сохор доголь өвчнийгээр бас алга хийсэн тэр сумд. За энэгээрээ бол би одоо их бахархдаг. Тэгээд надыг тэнд би нэг 9 жил ажиллаад явсан. Надыг явснаас хойш 18 жил лав тэр өвчин дахиж гараагүй гэж тэгжсэн. За тэр энэ бол их сайхан ажил байсан. За ер нь бол малын эмчийн хийж байгаа ажлын үр шим бол нүдэн дээр харагддаг л да. Тэгээ биднээс бол яг ингээд очиход нэг 100 манай тэн чинь нэг манизиоз гэдэг ингээд туузан орхон өвчин гардаг. Тэгээд нэг тэр туузан орхон өвчин гараад яг ингээд нэг халдварлалтынхаа оргил үе дээр бол нэг айлын хотноос чинь 50-60 хург өхөн шүү дээ. Нэг шөнийн дотор. Тэгээд тэр чинь хотон дотор нь ингээд хурган ингээд хавтайцсан ингээ байж байгаа чинь бол одоо тэр малчин хүний сэтгэлд бол маш их хэцүү шүү дээ. Тэгэл яг үү нэг ойдноос нэг туулгалт муулгалтынхаа ямиг сан хийгээл тэр өвчнөд тэмцээд ирснээс хойш ингээд нэг тэр өвчин ингээд нэг байхгүй болоод дотрын халдвар хордгохоо вакциныг сан хийгээд туулгалтаа сан хийчтэй зэрэг үндсэнд нам барьж байгаа юм. Тэгээд нэг гоолтой омгийн хонь үржүүлжсэн тэр хонь маань ингээд маш их сайхан ноос ус сайтай өнгө цус сайтай хонь. Тэгээ нэг тарилга туулгалтын хаврын 17 жил ингээд нэг одоо 4 ээлжээр хийдэг. Тэр ажлаа хийгээ явж байгаа чинь нэг тэр гой хоньнууд ингээд өнгө цусан сайжирц ингээд ороод ирэхэд чинь хийсэн ажлын үр дүн ингээд нүдэн дээр харагдахтаар их хурамшдаг байсан. Тэгээд яг хөө би тэрний шагналаар Оросд одоо улс төрийн сургуульд явж ялаа. Миний ард үлдсэн зоо техникч маань гавья зоо техникч болж ялаа тэр хоньыг сайхан үржүүлсэн гэдэг. Ийм одоо бахархмаар их сайхан ажлуудыг бол бас тэнд 9 жил ажиллахтаа хийжсэн. Тэгээд гэр бүлийн маань хүн бас модын эмч хоёулаа одоо шинэ дөнгөж сургууль төгссөн 2 залуу очил тэнд тэгж сайхан ажиллаж ясан. Тэгээд нэг өөртөө бас нэг бахарх юм нь юу гэхээр малын эмч болсноор болсноо энэ мэрэгжлийг эзэмснээр ингээд сумын малын эмчээс ингээд дандаа ингээд хөдөө аж ахуйн яамны тэрийн нэрийн бичгийн дарга хүртэл ингээд ерөөсөө энэ 50 жилийн хугацаанд дандаа дэвшиж өөдөл явж ажилласан. Тэгвэл зөв түрүүнд Эмэрл академич хэлсэн манай судандаржаа захирлч хэллээ. Ерөөсөө малын эмч ингээд нэг хөрвөх чадaltaй маш их юм санд ийм мэрэгжил гэж. Тэгээд манай багш нарын одоо бас ач хавь яах л да биднүүсийг тэгж их сайн одоо сургаж бэлтгэнэ гэдэг бол тийм учраас нэгдүгээрт хоёрдугаарт нэг яг амьдрал дунд яг малчттай одоо цуг ингээд Монголын одоо энэ соёл бүх юмыг заншлыг одоо хадгалж авч явж байгаа тэр хүмүүстэй ингэж хамт нэг дор ингэж одоо цуг ажиллана гэдэг бол бид маш их юм сургадаг. Тэгээд би бол ингээд сургууль төгсөө залуу яг малчны хүүхэд ч гэсэн очоод тэр малчтны дотор яваад орохтой зэрэг тэднээс бас асар их зүйлийг сурсал да бүхэл бүтэн нэг том сургуулийг төгссөн. Энэ бол одоо тэр миний малын эмч улсны одоо бас их бахархах энэ нэг юм гавьяа байдаг. Ийм одоо сайхан дурсамжууд байд юм аа надад. За ингээд одоо малын эмч нарын тухай энэ том салбарын тухай яриад байвал одоо хэдэн өдөр хэдэн сараар ярих ийм том сэдв юм. Тэгээд өнөөдөр сар шинийн дараахан болж байгаа энэ сайхан нэвтрүүлэгт маань зорж ирж оролцсон. Та нартай баярлалаа. Дараа одоо та нарын орхисон юмнуудыг
гүйцээж яриулах цаг зав бидэнд гарах байхаа гэж найдаж байна. Тэгээ одоо төмөр тогтох авиатыга төгсгөлдөр нь бас сар шинийн баяр болж байна. Нэгэнд одоо бид нар бас эрүүл мэндийн сувг манай сувг бол малын эрүүл мэнд, хүн төрөлхтнийхээ эрүүл мэнд, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж идэг манай малын эмч нарт зориулсан сайхан бүтээлийг энэ нэвтрүүлгийн төгсгөл шигтгээ болгон өргөж өгнө гэж манай малын эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд маань хүсэл тавьсан юм шүү. Та тэр хүсэлтийг сайхан биелүүлж өгнө гэж хүсэх байна да. Малын эмчийн тухай нэг сайхан дуу гарсан. Малын эмч гээд би тэрнийг бас 100 жилээр бас дуулж ирсэн юм аа. 100 жилээр дуулсан шүү. Энэ зөвхөндөө дуулсан. Тэгсэн. Мөрөдөл цаллигсан залуу насны мен мөнгөн жигүүрээ ургуулж дүүлсэн. 상의 자도 나사니면 몽궁의 지구를 얼어고지도 드색 몽킹의 바하르할 이들이 후세대 말링의 엠칭 에르뱅이 위드색 인내르딩이 나와 이들게 홀리스타 에딩이 보르핫 말링의 엠칭 아르디민 히셰게 아르왕아 보야 안메데 타왕아 수르게 에르데 Emrille bilgilide Avvarıdın setigilde Madine imce Ennergin Allah Edire huldiste Edigin burhat Madine imce Hisedirdik Hilçi çatık ki emtini ahedik Etgedik emçin Uysin nulzite Egelhin zayyan Doğrun yargılta Engelini nağla Эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн маань анхны дугаар өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэгтээ манай Монголын малын эмч нар малын болоод хүнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байдаг олон одоо мэрэгжлийн хүмүүс, энэ салбарын хүмүүс, дээр нь одоо манай малчин түмэн маань өргөнөөр сайхан оролцоосоо гэж уриалах байна. Та бүхэндээ сайн сайхныг өрөөе. Эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Ура.